За хай манайхаа нөгөө миний сүүлд оруулсан хямдхан дундаж үнэтэй үнэтэй гэсэн челленж ерөнхийдөө бол таалагдсан юм шиг байлээ. Тэгээ би зөвхөн YouTube-ийнхаа хүмүүст зориулаад зөвхөн YouTube дээр тавих нэг дугаарыг хийх гэж байна. Тэр нь юу вэ гэхлээр хямдхан дундаж үнэтэй гэсэн гоймо явах гэж байна хөөе. Гоймо идэх гэж байна. Тэгээд хамт байцгаагаарэ манайхаа. Одоо бүгдээрээ гоймонгуудаа чамны эхлээд нь. Тэгээд идээд оноо өгөөд өнөөдөр маань бичлэг ингээд юу яах гэж байна. Болох гэж байна. Хамгийн түрүүнд бүгдээрээ нэг зэрэг чанах уу эсвэл ээлжилж чанах уу? За нэг зэрэг чанчи тий. Би бас буцалгаатгая. Антити фрэжо. Антити фрэжо. Намбаг дагараа. За бас буцалж байх оронд бөөнөрөө аяа тавгаа гочихъя. Аягаа угаах чинь. Бичлэг хийж байгаа шүү. Танараас өөр ямар одоо нөгөө бүтээгдэхүүнээр иймэрхүү бичлэг хийлгэмээр байгаа бас доор комент саналаа өгөөрэй. Яг нөгөө нэг дэлгүүрүүд дээр нөгөө нэг амар халуун ногоотой гомгоо байсан л да. Гэтэ би нөгөө нэг халуун ногооны ажилтаа ахгүй юу. Тэгээд тэрийг бодолцож гомгоодоо сонгосон байгаа шүү манайхаа. Тэрийг бас ойлгоорой. Гой гомгоод идмээр байсан боловч би халуун ногооны ажилтаа. Гэрээ яваарэ. Миний хөө жоохон том болоод нэг ядаж ярьдаг мэрдэг болчих. Тэгээд том бичлэг хий заа юу. Камер булааж аваад ахааргүй болтлоо том болчих. Тэгээ хамт бичлээ. За би тэрийг өөрөө авнаа. Би энэ гомондоо өндөг хийлээ. Нэг ширхэг өндөг хийчих. Ролтын өнөр ямар сони юм бэ тий? Миний өндөг хийж чүү. Энэ хавар явуулах шүү. Яа. Гомгууд маань бэлэн болчлоо. Хямдхан дундаж үнэтэй үнэтэй. За ролтон 1300, энэ болохоор 3200, энэ 4300-аас 4200 хооронд байсан баха. Би ихтэй бодохдоо нөгөө хямдхан гомон гэдэг тэнгууд нэг тийм нөгөө дотн сэтгэл мэтгэл гэдэг нэг гомон байгаад байдаг гэсэн шүү дээ. Би тэрийг авъя гэж бодчихсон баггүй дээ. Данч манай доотлын дэлгүүрт тийм гомон байгаагүй. Хитрхи олон гомон зэрэг үнэрлэхээр жоохон ходоод өвддөг юм байна. За би шүлтэй гомон дээрээ халбаг адрах. За эхэлцгээе. Эхлээд мэдээж хамгийн хямдхныг амсъя. Энэ бол Алберт Ролтон. Орос гомон байгаа. Халуун ногоогүй.
Хамтран гэхэд айгүй дажгүй амттай. Гомин гэхдээ хитрхийг ялбаалгаж чанчсан бол ер нь бол амар онцгой амттай болчдөг. Тэгэхээр хит хатуу биш хит ялбайсан амттай биш яг дундыг барих юм бол гомин бүх гомин амар гоё амттай. За Ролтон Добби болохоор 10-аас 7.5 он өгнө. Ер нь дайггүй амар хямдхан гэхэд айгүй дайггүй амттай гом. За дараа нь дундаж үнэтэй гом. За яг нэг бол бүгд мэднэ л дээ. Наншимийн бяцлагтай гом. Oh my god. Амнаас гойрол унц. За sorry. Би энүүд гэхдээ жоохон дургу яа тэгэхээр нэг хэсэг өдөр болгоо ийцээр хагаад ер нь бол одоо бүр ингээм амтан ингээ үнэртэнгүүт бүр ингээд яг шууд пологдож байна. Яг бүр нэг хэсэг амар тийм эрүүл бус хоолттой үе байсан баггүй юу? Басаал шууд дүүтэйгээ хоёлаа гомин чанж идээд кола уудаг. Тэгээд юм иддэггүй. Тэгж амьдэрдэг байсан. Тэгээд тэр юунаасаа одоо гарсан байгаа. Гомин бол хаяал нэг иддэг. Гомин бол муу хоол шүү манайхаа. Эндээ тэгээ нөө зайдас тэгээ хуудсан бэлэг тавьчвал бас амар гоё болдог. Сая хийс өндөг эд. Би гомонд бол 10-аас 5 он өгнө. Гэтэ зөвхөн миний хувьд муухай гом. За болсон. Зя хамгийн үнэтэй гомонд нь мэдээж бидний алдарт мэдэх жожомён. За би жажамён бас дуртай. Тэгээ ер нь эдний жажамён яг ийм ууттай савлсан жажамён дундаас хамгийн амттай нь байдаг. Яаж ч хамгийн гоё. За би энэ фар таачлаа. Миний амнаас юм оргоод идэв. Би энэнд болохоор 10-аас 9 он өглөө. Тэгээд энэ бол угаасаа амар гоё амттай. Тэгээ миний хамгийн ойрын үед хамгийн их дуртай гомн нөгөө Индоми гэдэг нэг юм улаан цэнхэр өнгөтэй жижиг ууттай өндөгтэй гомн байдаг. Би тэрүүнд бүр амар донцсон байгаа. Юу нь л тэрийг айгүй их иддэг. Тэгээд өнөөдөр ийм бичлэг хийсэндээ баяртай. Тэгээ та нарт таалагдсан бол комент хэсэг доор өөр ямар юмнуудаар ийм челленж хийлгүүлмээр байгаагаа хэлээрэй. Баяртай.